За өдрийн мэнд болон орой мэнд. За өглөө өдөр орой мэнд гэхгүй. Яа, за ойрд ерөөсөө ямар ч бичлэг хийгээгүй. Өмнө нь бол өчигдөр бол би нэг бичлэг хийх гэж оролцсон юм аа. Өчигдөр нэг 19 минутын бичлэг хийсэн. Тэгээд дундуур нь ажиллагаараа тасалдсан байдаг байгаа. За тэг өнөөдөр бол дахиад бүр шинээр нь бичлэг хийх гэж байна. Ямар ч гэсэн эхлээд энэ сонголтынхаа үзрүүдийг татъя. За сонголтынхаа үзрүүдээр болохоор 3 сонголттой нэрийг хий гэж бодоод байна. Тэгээд энэ удаагийн уншлага маань болохоор яг таны одоогийн харилцааг гоё тодорхой харах болно. Хоёр хэсэгт хуваана. Таны талд ямар хуу байгаа, нөгөө талд ямар хуу байгаа. Тэгээд хоёрын яг далд бие биенээсээ нуудаг тэр бодлууд нь юу вэ? Яг нууцхан бие бинийгээ ямар хуу нүдээр хардаг вэ гэдэг байдлаар уншлага маань болж өнгөрөх нэ. Мэдээж дээрээс нь зөвлөгөө картууд бол татна. За та хэд масаахан бичлэгээ зогсоож байгаад аль үзрээ сонгохоо сайхан шийдээд тэгээд мэргээрээ уулзцгаая. Бум. За эхлээд хамгийн ихний үзэр бол Iris гэдэг үзрийг сонгосон группийн уншлагыг эхлэе. За ерөнхийдөө бол би өмнөх юугаараа болохоор уншлагуудаараа болох хэлээрээ юу яасан юм аа? Эхлээ хүзрөө татчихагаад дараа нь тэр хүзрүүд дээр бясалгаад ингээд ямар хөө байх нь гэдгийг нь маш сайн бодож жогоод тэгээд бичлэгээ хийсэн бол энэ удаа бол шууд ингээд холиод шууд маягийн бичлэг хийхээр шийдсэн. Мэдээж яг та хэд маань намайг хүзрөө холж жоход те бас ингээд төвлөрөөд та нарын бас энерги энэ хүзрэнд шингэх юм болов гэдэг утгаараа энэ удаадаа арай өөрөөр хийж үзье. За эхлээд тэр хүний маань энергийг тийм ээ тэр хүний маань энерги ил болон дотор тий таны бас энэ харилцаан дах энергийг тус нь харах нэ. За хамгийн ихний энэ талд бол тэр хүнийг, энэ талд бол таныг. Хамгийн ихэнд бол энэ харилцаан дээр хоёр ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг хар. Оноод ирлээ. Scorpio. Базар үний пад. Гиснээс нэрээ энэ Iris гэдэг бол тий мэрэгэн ухааны байдаг байгаа шүү. Хоёр бол их л оюунлаг харилцаатай хүмүүс юм уу та. За тэр алцгнах яах. Oh my god. Хүүшээ ямар сони юм бэ? Би ч уг нь бол энэ талыг таныг гэж хараад байгаа учраас энэ тал нь илүү зөөлөн гарч ирэх юм болов гэдэг чинь гэж бодсон чинь миний ер нь бол таамаглаж ийснээс бас эсэргээрээ гарч ирлээ. За тэгээд энэ юун дээрээ энэ энерги дээрээ давхар юу яа гариг хэрэгсийн хүзрүү бас давхар нэмэлт мэдээлэл болгож гаргаж ирээ л да. Одоо жишээ нь энэ характерууд тий энэ зан аран шинг энэ харилцаан дээр гаргах та яг ямар од эрхсийн эрхшээлд тий ямар гаргийн энергиэр гэдгээсээ бас шалтгаалаад бас юм чи өөр гарч ирнэ штэ. Тэгэхээр мэдээж од гаргисаас асуухад болвол Earth ямар сони юм бэ?
Ёо, Scorpio Earth тэ хамт гарч ирж гин гэдэг бол ямар хосгүй хүн бэ? Ямар гайхалтай хосгүй хүн бэ? Харин таних дээр ямар гариг гарч ирэх нь нэг л унж ирэхгүй байна. Mars, Mercury доош гарч ирсэн. За яг хоёр хүзэр гарч ирж байгаа юм чи. Хоёулангийн л авахаас өөр аргагүй байдалд орлоо. Mars. Окей. За, ийм байна. За энэ харилцаан дээр болвол юу байна? Тэр хүний талаас болвоос тэр хүн болвол энэ харилцаан дээр маш боломжтой хандж байна. Тэгээд таны янз бүрийн худлаа ярих ч юм уу, арай нэг юм зайлм их гарах гэдэг бол маш амархан мэддэг. Тэгээд за яг энэ харилцаан дээр магадгүй та энэ хүний гайгүй итгэлийг олоод байгаа учраас тэр хүн танд бас муухай хандаж чадахгүй тий. Танд бас нэг тийм аюултай мэдрэмжийг төрүүлэхгүй дээ. Танд бас жоохон итгэл хүлээлгсэн байдалтай. Гэхдээ бас давхар юмыг яаж мэдхүү гэдэг нэг юм ажиглалтын байдлаас бол энэ харилцаанд бол хандаж байгаа байх нэ. Тэгээд дээрэс нь тэр хүн болвол яг үнэндээ маш хартай хүн байна. Тэгээд Earth хамт гарч ирсэн учраас нийт нэгэн төлөө ба нэгэн нийтийн төлөө буюу энэ хүн болвол яг тийм сүнслэг амьдрал болон энгийн амьдрал хоёрын маш сайхан балансыг авч явж чаддаг. Энэ харилцаан дээр ч гэсэндээ хитрхи их сэтгэл хөдлөлт автах болон яг бодит байдал дээр бүх зүйлийг дүгнэж шинжлэх хоёрыг маш сайхан ингэж тэнцвүүлж авч явж чаддаг. Энэ хүн болвол энэ харилцаан дээр бол бүр яаха маш сайн мэдж байгаа. Ер нь бол энэ харилцааг арай илүү ингэж чиглүүлээд тэ энэ харилцаанд ирэх асуудлуудыг бүгднийг нь өөрөө шийдээд ингээд энэ харилцааг авч явж байгаа ганц хүн нь бол энэ хүн байна. За гэтэл таны байдлаас болохоор та болвоос Aries Mercury доош гарч ирсэн. Тэгэхээр Mercury бол хүсэл тачаалын тэ мэдрэмжийн гариг байдаг байгаа. Тэгэхээр одоо sexuality тэ эмзэг мэдрэмтгий байдал гэх мэтчлийн иймэрхүү зүйлийг хариуцдаг гариг маань доош гарч ирсэн. Дээрэс нь Aries бас доош гарч ирсэн. Тэгэхээр та бол энэ харилцаан дээр бол баг зэргийн биш нилээд зөрүүд байдалтай. Их зөрүүд өөрийнхөөрөө. Тэгээд яг нэг тийм танд өөрт ч уг нь бол нэг гоё нэг тийм хүсэл тэмүүлэл юм гоё зүйл байна. Энэ Марс бол уг нь бол хүсэл тэмүүллийн гариг. Та энэ хүний гэсэн хүсэл тэмүүлэл байх авчиг та энэ хүнийг жоохон хартаад тийм үү, нэг жоохон хартаад та бас өөрөө бас нэгэн хартай хүн байгаа хгүй. Ер нь бол zodiac sign-ы Scorpio Aries хоёр бол ер нь бол хартаад ордог. Дээрээс нь үхэр нэмээд ордог тий. Тэгэнгүүт тэр хартай гариг юу гариг нэ ёо. Тэр хартай гэрэл яд унтарч баа. За манай хан түр хүлээгээрээ гэрлээ асаах хэрэгтэй боллоо. За тэгэхээр яасан бах нү? Энэ хоёр бүр тэр хамгийн хартай 3 ордны хоёр нь та хоёр хоёлаа байгаа учраас ерөнхийдөө бол би бинийгээ их харддаг. Тэр хүний талаас бол энэ зүйлэн дээр менежмент хийж чадж байгаа болвол та бол жоохон хардталтаасаа болоод таны тэр нэг юм хүсэл тачаал тий янз бүрийн нэг бэлгийн ялангуяа харилцаан дээр тэр хардталт чинь ингэж илэрч гарч ирж байгаа учраас та ерөнхийдөө бол жоохон юм агрессив тий жоохон юм төрөмгийн гинт уурлах гинт шийдвэр гаргах байдлаар энэ харилцаан дээрээ хандаж байна. За тэгвэл та хоёр яг үнэндээ дотроо за би энийг ингээд авж байгаа дахиж холихгүй болвол яг энэ зөвхөн Scorpio Aries хоёроос бусад ингээ гаригууд гэдэг юм юу?
Scorpio Aries 2 ордноос бусад орднууд нь л гарч ирдэг учраас би ялтчгүй дахиад авж байгаад холж байгаад гаргаж ирэх хэрэгтэй болж байгаа юм аа. Ойлгож ажаам уу? За, одоо тэгвэл тэр хүний яг дотроо танаас нууж байгаа тэр зүйл, тэр мэдрэмж, тэр бодол, сэтгэгдэл юу вэ? Нүвэ? Яа бүхлээрээ буугаад ирвэ. Capricorn. Хөрхий. Libra. За, Libra тэн дээр гарч ирж байна. За, давхар гаригуудаас мэдээж мэдээлэл авъя. Capricorn яагаад байсан байх нь вэ? Яа, мэрэг хийдэг хүмүүс чинь бүр ингэж нэг хольж мөлөл унгаач тийм л. Би бол зөвхөн ингэж л хольж унгаад чадаад. Гиснес би нэрээ за тэр жаах. Тэсэн намайг хэрэг хүмүүс ингэж амар хэрэггүй юм яриад тахлыг жоох уурлаад идэх юм аа. За, Sun Capricorn таны гариг Зя унса Venus Зя бүх юм сайхан ойлгомжтой бололоо. За тэр хүн маань бол босс энэ хайр сэтгэлд, энэ харилцаанд яг дотоод гүндээ, дотоод сэтгэлийн нууцхан өрөөндөө юу гэж бодож байна вэ гэхлээр энэ хүн яг энэ харилцаа тий. Одоо энэ нар сан бол угаасаа харилцаа холбоо, оюун ухаан тий. Тиймэрхүү зүйлийг хариуцдаг гариг байгаа учраас тэр хүн бол яг энэ харилцаан дээрээ харилцахдаа энэ харилцаанд ингээд ийм оюунлаг байдлаар харилцах тал дээрээ яг ингээд нэг тийм тэр ямар хэцүү вэ? Тайлбарлахад ямар хэцүү юм. Зааж аваарай. Ерөөсөө л ингэж ойлгоч. Тэр хүн болвол энэ харилцаан дээр яг мөнгө санхүү дээр хэтэрхий их санаа зовсноос болоод яг энэ харилцааны хувьд оюун ухаанаа бүрэн энэ харилцаанд зориулж чадахгүй байгаа. Яг тийм зүйл болоод байгаа байхгүй юу? Тэр хүнд уг нь бол энэ оюун ухаан бол байна. Оюун ухааныг зарцуулж чадхуйц тэр харилцаан дээрээ тантай яаж харьцвал таныг гомдох уу? Яаж харьцвал та илүү тайвширх уу? Тантай юу гэж ярил та илүү амархан энэ хүнийг уучлах уу? Танд юу гэж өөрийгөө ойлгуулах уу гэдгийг бол энэ хүн мэдж байгаа. Гэвч яг нэг юм санхүүгийн асуудал дээр амьдралынхаа мөнгө санхүү, амжилт, карьерийг тэр хүн давхар авч явах шаардлагатай учраас яг тэр зүйл дээрээ анхаарал хандуулад эхлэхэд энэ харилцаан дээрээ тэр ухааныг зарцуулж чадахгүй болдог юм аа. Тэрийг бол энэ хүн танаас их нууцалдаг юм байна. Магадгүй энэ хүн яг бодит нүүрэн дээрээ бол зүгээр ингээд бүх юмыг би аргалж чадна. Бүх зүйл ингээд миний гартаага би бол бүх зүйлийг чадна. Санхүү мөнгөний асуудал дээр ч гэсэн тий өөр дээр нь асуудал гарлаа гэж танаас нуудаг.
би мэдж байгаа бүх зүйл миний хяналтанд байгаа. Чи санаа зовох шаардлагагүй гэдэг байдлаар ханддаг болвол яг үнэндээ дотор нь бол ийм асуудалд хандах хандлага, тэр асуудалд зарцуулах цаг зав маш их хэрэгтэй. Энэ харилцаан дээр бас би ингээд аль аль тал дээр нь би хичих хэрэгтэй гэдэг байдлаар энэ хүн дотроо маш их гэж зөрчилтэй буюу бас хоёр тал руу ингэж өртсөн байдлаар хоёр зүйлийг зэрэг амжуулахыг их хүсдэг, оролддог, хичээж байгаа гэж харагдаж байна. За, таны талаас бол босс. Венус бол мэдээж хайрын гариг. Та бол хайраа илэрхийлэх тал дээрээ Libra. Та бол нэг тийм нэг бол яг ингээд нэг өөрийгөө яг яах гээд байгааг мэдгүй энэ хүнд нэг бол хайртай юм шиг, нэг бол ингээд энэ хүн жоохон итгэлж болмооргүй юм шиг ингээд нэг юм өөрийгөө бас яг яагаад байгааж мэдгүй, нэг бол амар догтлооч юм шиг, нэг бол амар үзэн ядаач байгаа юм шиг, яг нэг юм нэг бол ингээд блоклж морч юм шиг, эсвэл нэг бол уулзах уу гэд асууж марч. Тиймэрхүү байдалтай сонголт хийж чадахгүй. Дээрэс нь та энэ хайр сэтгэлээ илэрхийлэх тал дээрээ бас нэг юм жоохон өгөө аваатай байхыг хүсдэг хүн байж магадгүй тий. Aries-тэй бас давхар энэ Libra гарч ирсэн учраас та бол би яг тэр хүнд өгсөн хэмжээгээр тэр хүн надад буцааж өгөх ёстой. Тэр хүн надаас хайрыг хүсэж байгаа бол өөрөө эхлээд өгөх ёстой гэдэг байдлаар ханддаг байх нэ. Яг дотоод гүндээ. За. Ингээд энэ уншлагын маань эхний хэсэг маань ингээд болж байна. За, ингээ хоёр дахь хэсэг рүүгэн ороход болохоор юу яа? За, хоёрын харилцаан дээр гадны нөлөө гэх юм цааш юм бэ. Яг уу энэ харилцаан дээр ямар асуудал байна вэ гэдгийг харъя. Энэ харилцаан дээр тулгарч байгаа асуудал гэдгийг харж өгье гэтэл гайхалтай сонир хүзэр гарч ирж байна. За энэ маань бол босс юу гэдэг юм аа? Энэ газар бол үржил шингүй амьд бүхнийг устгадаг. Ер нь бол тав тухтай юм шиг санагдуулж байгаа боловч өөрөг чинь хүсэл мөрөөдөл ад жаргалаас хойшин татж байдаг. Таныг шин зүйл рүү тэмүүлэх, шинийг бүтээх, тэр бүтээлч зүйлийг чинь унтрааж байдаг тийм газар байгаамаа. Тэгэхээр энэ маань бол ингээд дээшээ хараад гараад ирсэн бол бас аюул. Яг уу доошоо хараад гараад ирсэн учраас та хоёр бол яг ийм учирснаар яг та хоёр ийм өөрсдөө энэ харилцаанд учрахаас өмнө маш тийм хэцүү амьдралтай байсан. Таны яг ингээд амьдралын хүнтэй учрахаас өмнө тэр хүний амьдрал тантай учрахаас өмнө их цоожлогдсон юм шиг, ямар ч тийм урагшлах боломжгүй юм шиг, хавханд орсон юм шиг. Тэгтээ эргэн тойрны хүмүүс чинь бол танд ингээд танд тэ болоо нөгөө хүнд чинь ингээд эргэн тойрных нь хүмүүс нь туслах гэж оролддог боловч яг үүндээ тэр нь дандаа өөрт чинь сөргөөр нөлөөлдөг. Бас тэр хүнд тэ. Хоёрын аль алинд чинь яг тийм ижлэхэн зүйл байсан байна. Хоёулангийнхын амьдралд яг тийм хүрээлэн буй орчных нь хүмүүс ч тус болох гээд дандаа ус болдог. Өөрөө ч гэсэн яг ингээд энергийн хувьд юм блоконд орсон юм шиг, нэг юм урагшлах гад урагшилж чадахгүй, ухрах гэхлээр ухарч чадахгүй, нэг тийм юм бүтээх юм хүсэл тэмүүлэл нь унтарсан тий. Ягаад ч юм нэг тийм олигтой юм хийгээгүй жиж амархан ядардаг ч гэдэг юм. Тэгвэл та хоёр яг энэ харилцаанд учирснараа
яг энэ ийм нөхцөл байдалд энэ харилцаа та хоёрын амьдралд ирсэн учраас яг тэгж нэг тийм амар гоё юм анхны хайр шиг те бүр нэг гоё ингэж цэцэглэж бүх зүйл нь гоё юм төгс байж болж чадахгүй ойлгомжтой. Та хоёр бол ингээд энэ харанхуй нүхнээс ингэж гарч байгаа үе дээрээ учирсан учраас одоохондоо бол юм асуудалтай байгаа байх нэ. Энэ бол яг та хоёрын амьдралын яг ингээд өмнө нь ямар амьдралаас одоо энэ харилцаатай учирсан гэдгээс л асуудал байгаа болохоос биш. Яг энэ харилцааны энэ асуудал бол яг цаг хугацааны аясаар алга болохоор иймэрхүү гайгүй жижиг гарын тийм асуудал байна. Тэгэхээр зүгээрээ бүх зүйл зүгээр. За тэгвэл нь штэ. Энэ харилцаанд тэр хүний талаас тэр хүний хувьд болон таны хувьд те 3 дахь этгээд байна уу? Тэр хүнд дахиж давхар харж явдаг, эсвэл мартаж чадаагүй, эсвэл ингээд харилцаатай ч юм уу. Тийм хүн байна уу? Таны талд бол энэ хүнээс гадна таныг шохоорхдаг те таныг харж явдаг хүн байна уу? Тань дахиад сонголт байна уу? Гэдгийг ингээд хоёр талд нь хуваагаад харуулъя. Окей. Ямар зэмэн байна гэдэггүй. За тэр хүнд нэг юм урам зориг өгдөг хүн байна. За энэ тэгтээ хайрын юу юм уу? Ямар юу юм гэдгийг нь юу харъя да. Ямар сони. Би бас өөрөө амар хартай болохоор ингээд хүн гарч ирсэн ч юм бас жоохон сонин санагдаад байх ч вэ. Ер нь бол нэг тийм амьдралд нь урам зориг өгдөг тий. Энийг юм унаад нэг тийм шантраад аливаа нэг асуудал бууж өгөөд ирэнгүүтэл нь чи зүгээр штэ чи чадна штэ чамаас өөр хэн чадах юм чи айгүй мундаг штэ гэж тэгээд нэг хүн байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хүний яг энэ урам өгдөг хүн нь бол азар яг зүгээр л өөрийгөө нээж ярилцдаг тийм хүн байна. Магадгүй найз нь ч юм уу тийм эгч нь ч юм уу тийм хүн байна. Ямар ч байсан өөрийгөө нээж ярилцдаг тийм хүн байна, зөвлөгөө авдаг. За таны хувьд болохоор одоогоор бол таныг тэгэж танд бол дахиж юм сонголт бол одоогийн байдлаар бол харагдахгүй байна. Гэхдээ бол таныг нууцхан шохорхдог хүн байна. Таныг крашлдаг. Тэгээд гэхдээ тэр бол жоохон токсик гэж харагдаад энэ таныг яг өөрийнхөө хажууд байлгахын тулд тий таныг яг юм байх ёстой газраас чинь салгаад байх ёстой хүмүүсээс чинь салгаад өөртөө хүчээр авах гэдэг тийм төрлийн хүн байна. Тийм төрлийн хүн танд харц унгааж байна. Гэхдээ энэ хүнийг бол сонгоод хэрэггүй. Тэгэхээр бол таныг крашлдаг хүн бол байгаа. Гэхдээ тэрийг бол сонгоод хэрэггүй, хараад ч хэрэггүй, бодоод ч хэрэггүй гэсэн үг байх нэ. Ер нь бол иймэрхүү хүмүүсээс бол та бас өөрийгөө жоохон хамгаалчвал бас илүүдэхгүй байх. Facebook юм уу, Instagram аккаунтаа private болгодог ч юм уу тий. Ер нь бол таныг хардаг хүмүүс бол жоохон юм токсик төрлийн таны амьдралд орж ирвэл нэлийн таныг боснуулахар төрлийн танд нэлийн хор учруулахар төрлийн хүмүүс байна. Аюултай төрөл. За ингээд эцэстээ энэ харилцаан дээр цаашдаа яг юу хийвэл болох вэ гэдэг зөвлөгөө карта авъя. Тэгээд энэ нэргээ бол өндөрлөё.
За зөвлөгөө карт дээр бол мэдээж ирэмийн тэнцвэрт байдлыг болон оюун санаа, сэтгэл зүй хоёрын тэнцвэрт байдлыг маш сайн авч явах хэрэгтэй. Энэ харилцаан дээр хамгийн гоё нь танаа нөгөө талын хүн чинь бол их тийм тэнцвэртэй юмсыг тэнцвэртэй авч явах гэж хичээдэг төрлийн хүн байсан. Энэ харилцааг илүү та сайхан болгоё гэж бодож байвал та өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг олох тал дээр их анхаарах хэрэгтэй байна. Яг юм амар уур хүрээл бүр яг тесэрхэл тийм үедээ яг тэр зүйлээ тэнцвэржүүлэх аргыг олох хэрэгтэй. Амар уур хүрээл бүр яг ингээл яг блоклж ч юм уу юу вэ гэдээ яг ингээ уцаар яриад яасан гинэ чи яхаар ингээд ярих гад ч юм уу те. Яг ингээ нэг юм уур хүрсэн үедээ гараад гүйчдэг ч юм уу эсвэл ингээл амар хүчний дасгал хийдэг ч юм уу те. Эсвэл амар хөгжим чангалаад ингээд чанга хөгжим сонсдог ч юм уу те. Эсвэл них гой хоол хийгээд өөртөө ингээд идчихдэг ч юм уу. Ямар нэгэн та стрессээ гадагшлуулах тийм зүйлийг олох хэрэгтэй байна. Тэгжээш таны энерги чинь тэнцвэрчих юм аа. Бас та өөрөө маш юм хүсэл тэмүүлэлтэй юм хүсэл тачаал өндөртэй тийм хүн учраас тэрийг бас гадагшлуулахын тулд танд бол дасгал хөдөлгөөн маш их зөгцсөн гэж бол би хараад байна. Йогч гэдэг юм уу те эсвэл гоё жим, пилатес ч гэдэг юм уу янз бүрийн юм дасгал хөдөлгөөнийг хийхлээрээ хүн яг тэр дотор маш их ориглоод байгаа хүсэл янз бүрийн зүйлээ дарж авч чаддаг хамгийн гоё, хамгийн зөв, хамгийн эрүүл арга бол яг дасгал гэдэг. Янз бүрийн тийм арга заасан зүйл хийхээс илүү дасгал их үр дүнтэй байдаг юм аа. Тэгээд та энэ нэг юм агрессив болгоод байгаа таныг бүр ингээ хэтрүүлээд ингээ нэг тийм тогтургүй болгоод байгаа энэ зүйлээ ингээ дараад авчих юм бол та бол айгүй гоё нэг тийм сэтгэл татам бүр амар юм хүсэл тэмүүлэл өндөртэй хүний их тийм хүн таныг хараад ингээд бүр бишрэм тантай уулзгаад юм догтлом тийм гоё мэдрэмжийг төрүүлж чадхаар тийм хүн байна. Тэгэхээр энэ харилцаан дээр бол тэнцвэрийг олох нь чухал байх тийм. За ингээд энэ хүртэл энэ уншлагыг сонирхсан маш их баярлалаа. За тэгээд та энэ харилцааныхаа талаар илүү их гоё мэдээллүүдийг авмаар байвал хувийн уншлага авч болно. Хувийн уншлага маань бол боос 70,000 гэж байгаа. Тэгээд нэг цаг дотор хийгдээд нэг цаг 30 минутын дараа тань руу явуулж өгдөг. 3 асуултыг бол танд санал болгодог байгаа. За тэгээд энэ уншлагаа болохоор та видео хэлбэрээр, бичлэг хэлбэрээр авч болно. Эсвэл voice хэлбэрээр авч болно. Эсвэл бичиг хэлбэрээр бас авч болно. За ингээд дараагийнхаа уншлага руу оръё. Тэгээд энэ хүртэл намайг сонсоод дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд subscribe хийгээрэй. Нэрээ сонноос 1000 subscribe 1000 subscribe бүр ингээд амар хөөхөөрөө би ингээд идэм аа. За ямар ч байсан 1k subscribe хүрсэн байлээ. Үнэхээр гайхалтай. Эгээд дараагийнхаа уншлага. Одоо жинкнээсээ яг дараагийнхаа уншлага руу орцгоё. Окей. Дараагийн маань уншлага Күзэр болбоос Truth Chrysanthemum гэдэг цэцэг сонгогдсон байна. Энэ цэцгийг сонгосон хүмүүс маань 2 дугаар группийг сонгоод орж ирсэн байх учиртай. За эхлээд эхний хэсэгтээ болохоор манагийн танагийн одоо эхнийхээ хэсэгт маань болохлээрээ та хоёрын харилцаан дээр нөгөө хүний талаас мөн таны талаас аль талд нь яг энэ харилцаан дээр ямар
сэтгэгдэлтэй, ямар бодолтой, ямар хандлагатай байдгийг хоёр хувааж эхлээд харах болно. За. Үнэн гэдэг үзэр маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаа болбосоо маш үнэн сэтгэлээс бий болсон харилцаа юм болов уу? Энэ харилцаан дээр тэр хүн маань ямар хандлагатай байдгийг харцгаая. Scorpio. Oh, what the fuck? Гайхалтай. Хай. Ямар сони юм бэ? Scorpio доош хараад гараад ирлээ. Ямар амар юм бэ? За, таны талаас энэ харилцаанд ямар байдгийг харъя. Зя хүзэр унсан. Oh. Wow. Ямар сонин dynamo. So weird dynamo. За мэдээж энэ хоёр характер дээр нэмэлт хүзэр татаж байж энэ маань илүү ойлгомжтой болох байгаа. Нэмэлт хүзрөө бол би гариг иргэсийн хүзрөөс харж өгч байгаа. Мэдээж ордны зурхаа бол гариг иргэстэй бол маш уялдаа холбоотой байдаг учраас орд гариг иргэс хоёрыг хамтд нь гаргаж ирвээсэн маш хангалттай мэдээлэл гарч ирэх боломжтой. Хангалттай мэдээллийг эндээс олж авах боломжтой болдог юм аа. Тэгэхээр тань дээр хоёр хүзэр гарч. Юу Libra вэ? За уучлаарай. Техникийн алдаа гарлаа. Би сая энийг хураахтаа дунд нэг юу хийчих. Libra хийсэн байсан бэ. За өшгөөж ажаам уу. Дахиад үзээд үгүй. Яг хүзрийн мэрэг дунд хаяа нэг юм болтын. Гэхдээ энэ бол зүгээр онцлогны үнэн хэсэгт бас нөлөөлдөггүй гэдэгт та итгээрэй. Saturn гарч ирлээ. За, ийм байна. Тэр хүний талаас харилцаан дээр болбоос нилийн хартай. Тэгээ тэр харталтайгаа бол нилийн дарж чадахгүй байгаа. Тэр мэдрэмжийнхээ учрыг олж чадахгүй байгаагаас улбалаад тантай харилцах харилцаан дээр тэр асуудал нь гарч ирж байгаа. Танд эргэлзэхдээ таныг яг ингээд бүр нэг юм яг уг нь бол энэ Scorpio бол маш тийм зүн совин өндөртэй юмсыг маш сайн мэддэг орд байдаг боловч энэ маань доошоос гарч ирсэн гэхэлэр тэр хүн маань яг одоогийн энэ харилцаан дээр болохоор жоох юм харалган байдлаар бүр ингээд огт өөр юм өөрөө төсөөлөд тэрийгэ тантай ингэж авцалдуулж яг ингээд нэг тийм төөрөгдсөн өөрийнхөө төсөөлсөн зүйлийг энэ бол миний зүн совингоо сургаж ирсэн зүйл байна гэд тэрийгэ тань руу илүү их шахаад байгаа тийм магадгүй зүүдэндээ таныг өөр хүнтэй байсныг ингээ харчин гутлаас сэрээд тань руу уурлах ч үт юм уу тиймэрхүү байдлаар харилцаан дээр энэ маань ялангуяа энэ харилцаа болон юун дээр энэ харилцаан дээр хэрэгтэй байгаа тэр нэг юм арга ивэн олох гэдэг штэ тийм нэг арга зал тийм залжин байх, сэргэлэн байх энэ
энэ харилцаан дээр ингэж гоё арга ивийн эмэгтэй хүний арга ивийг олж харилцах тал дээр бол маш юм дутагдaltaй байдалтай байгаа мэнаа. Энэ хүний нэрийг бол таны нэрийг бол та бол маш оюунлаг. Дээрээс нь энэ бол би харж байна гэдэг буюу бүр юм нөгөө 3 дахь нүдний чакраг хариуцдаг гариг байгаа. Тэгэхээр та бол оюунлаг, бусдаас маш өөрөөр сэтгэдэг, дээрээс нь маш мэдрэмжтэй. Тэгэхээр та энэ хүнийг яагаад байгааг ерөнхийдөө бол маш гадарлаж байгаа. Дээрээс нь энэ хүний нэг юм олон юм ярьсан, ингэдээн, тэгээдэн гэд нэг юм харилцаан дээр драма үүсгээд байгаа нь танд бол таалагдахгүй байгаа. Яагаад гэвэл та бол нэг тийм өөр төр чинь янз бүрийн асуудалтэй сэтгэл зүй болон оюун санаанд чинь асуудал гарч ирлээ. Тэрийг бол өөрөө аргалцч дөнгөдөг. Өөрөө бүгдийг даван туулж чаддаг учраас ийм драматик хүмүүс таныг айгүй залхаадаг. Тэгэхээр энэ харилцаан дээр бол та бол удирдагч. Энэ харилцааг та авч явж байгаа ганц хүн байна. Энэ харилцаан дээр бол та маш их ухаан зааж чадчихээн, ухаалаг байж чадчихээн. Дээрээс нь та бол хүн болгоныг ингээд ялгалгүйгээр харьцаж чаддаг, нийтийн ухамсарыг ингэж авч явж чаддаг. Олон нийт донд ороод явхлаарэ та бүгднтэй нэг гоё эргэтэг харьцаж чаддаг тийм хүн учраас энэ харилцааны тал дээр та бол энэ хүнээс илүү байж чадж байгаа. Дээр нь танд энэ харилцааны чадвар дээрээс чинь зүүн совингийн өгөгдөл ороод ирэхлээр та бол маш мундаг. Юмны даан цааны харилцаан дээр хэн яагаад вэ? Хэний буруу байгаад хэнтэй яаж аргалах вэ? Энэ хүнтэй яаж харьцвал зүгээр үү гэдгийг бол та бол маш хангалттай мэдж байгаа. Ийм байдалтай байна. Тэгэхээр энэ харилцаан дээр ил байдлаар ил харилцаан дээр бол иймэрхүү хандлагууд гарч ирж байна. Түрүүн би нэр холцсон шүү. Одоо өстө нэр алтайгаа давтахгүй шүү. Одоо дотоод гүндээ, дотоод сэтгэлдээ нууцхан энэ харилцаан дээр ямархуу хандлага гаргаж байна вэ? Энэ харилцааг юу гэж бодож байна? Энэ харилцааг юу гэж мэдэрч байгааг нь яг юм дотоод гүн нууц талаас нь та хоёрыг тус нь гаргаж харуулъя. Зэ унаад ороод ирсэн. Тэр хүний талаас Oh, wow. Aquarius. Cancer. Дотоод сэтгэл мэдрэмж нь та хоёрын хувьд ямар байна вэ? Энэ харилцаан дээр Uranus. Aquarius дээр Uranus. Аюу. Cancer. Таны тал дээр ямар гариг гарч ирэх нь вэ? The sun. Sun goes down. За энэ Уранус бол Aquarius-ыг хариуцдаг гариг байхгүй юу? Уг нь бол оюун ухааны гариг. Оюун ухаан болон олон нийтийн үйл ажиллагаа, тэгээ олон нийтэд хандсан харилцааг хариуцдаг гариг маань тэр хүнийх дээр гараад ирсэн. Тэгэхээр тэр хүн бол яг үнэндээ дотоод мөн чанар нь бол уг нь бол олон нийтэд харилцах тал дээрээ ер нь бол харилцаанд их дуртай хүн байна. Хүмүүстэй харилцах те олон хүмүүстэй газар байх тийм хүн байна.
Гэхдээ Aquarius доош харж гарч ирж байгаа гэхлээр тэр энэ хүн маань бол одоо өмнө нь хэлсэнчлэн яг дотооддоо ч гэсэн яг ижилхэн ер нь бол жоохон оюун санаа нь зөв ажиллахгүй байгаа гэж харагдаж байна. Тантай магадгүй мэтгэл зүтгэж байд юм уу те. Ямарваа нэгэн сэдвийн талаар ярилцахдаа танд бол айгүй мэдрэгдсэн байж магадгүй. За энэ хүн бол надаас бол арай жоохон оюуны хувьд оюун мэдлэг те тэр потенциалын хувьд арай жоохон надаас доогуур байна гэдэг мэдрэмжийг бол танд өгсөн байж магадгүй. Гэтэ энэ бол яг тэр хүний дотроо бол танаас нуудаг зүйл нь л гэж гарч ирж байна л да. Гэтэ та бол маш зүн совин өндөртэй хүн учраас энэ хүнийг бол гадарсан бах гэж бол би бодож байна. Тэ нэг тийм дотроо болохоор энэ хүн яг л өөрийнхөө зөв гэж боддог. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг энэ хүн бол яг ертөнцийг юу гэж харж байгаад энэ харилцаан дээр ямар үзэл бодолтой байгаа. Таныг яаж байгаа гэж бодож байгаа тэр таамагуд тий. Тэднэрийгээ бүгдийн зөв гэж бодож байна. Өөрийнхөө талаас л бүх зүйлийг харж байгаа. Энэ бол энэ хүний яг нууц гүнд нь мэдрэгдэж байгаа энэ харилцаан дээр байгаа зүйл юм байна. Тэг бас их ганцаардж байгаа энэ хүн. Юмсыг ганцаараа бас хийх гэж оролддог тал бас байна. Гэхдээ тэр нь бүр юм мундаг байдлаар биш, зүгээр л өөрийнхөө зөв гэж боддог болохоор юм гүжүүдэлсэн байдлаар өөр хинч надад тусалж чадахгүй гэдэг байдлаар ч юм уу жоохон юм эгоист талтай ийм байдалтай дотроо л иймэрхүү төрлийн хүн байна. Таны энэ харилцаан дээр дотоод гүндээ ямархуу бодол мэдрэмжтэй байгааг харахад болохоор нар гарч ирж байгаа. Нар маань дуушаарж гарч ирж байгаа. Тэгэхээр та Cancer мөн доошоор гарч ирж байгаа. Тэгэхээр энэ харилцаан дээр бол та маш урам хугарж байгаа ер нь л. За ер нь л нилээ энэ хүнийг уучлалцсан, харзансан тий байдаг зүйлээ бүгдийг ингээд тавьж үзсэн. Энэ харилцаан дээр хийж чадах бүх зүйлээ хийцэн. Одоо бол та бол жоохон урам хугараад ер нь бол гомдсон байдалтай. Энэ хүнд гомдсон байдалтай, энэ хүнтэй харьцахыг жоохон хүсэхгүй тий. Энэ хүнтэй харилцаан дээр яг бүгдийг нь уудалж ингэж дотоод гүнээ ингээд уудалж ярихад энэ хүн ойлгохгүй юм шиг тий. Энэ харилцааг цаашд үргэлжлүүлэх гэхэд энэ хүн танаас уучлалт гуйж ирэхгүй юм шиг. Уучлалт гуйж ирсэн байлаа ч тэр хүн өөрийнхөө бурууг ойлгохгүй юм шиг. Тийм бодол мэдрэмжтэй байгаа мэнаа. За ингээд яна утсан тал. За болчлоо. За одоо юу яах вэ гэхлээр хоёр дахь уншлагынхаа 2 дугаар үе рүү оръё. За 2 дугаар үе дээрээ болохлээрээ энэ харилцаан дээр гарч ирж байгаа асуудлыг харна. Харилцаанд байгаа асуудал юу вэ гэдгийг нь харнаа. За энэ харилцаан дээр гарч ирж байгаа асуудал бол та хоёрын хин нь яг анх ямар харилцаатай байсан тэндээс их өөрчлөгдсөн. Тэр хүнийг та шал өөр нүдээр анхаарч исэн болвол яг үнэндээ өөр хүн байсан. Тэр хүн таны өөр нэг талд чинь дурлсан боловч яг үнэндээ үнэн байдлыг чинь олж харсан гэдэм үү? Та хоёр бие биенийхээ өнгөцгөн талыг хараад анх энэ харилцаа эхэлсэн учраас
яг нэг юм харилцааны нэг хэд үе шат байдаг штэ. Эхлээд яг нөгөө honeymoon үе гэдэг тий. Яг хамгийн гоё талуудыг харж эхэлдэг. Та хоёр бол яг тэр 2 дугаар үе буюу тэр нөгөө гал нь унтраад тий. Яг юм бодит байдлыг мэдэрч эхлэх хамгийн энэ хүнд үе байдаг штэ. Тэр үе дээрээ та хоёр яг явж байгаа буюу би бинийхээ олж хараагүй зүйлүүдийг одоо олж харж эхэлж байгаа. Яг үндэ та хоёр нэг энэ хүн өөрчлөгдчихлөө. Энэ хүн энэ харилцаанаас болоод эсвэл надаас болоод эсвэл надад хайргүй болохоор энэ хүн өөрчлөгдчихлөө гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг үндэ энэ бол яг тэр хүний дотоод мөн чанар нь байсан. Энэ хүний танаас нууж исэн тэр далд зүйлүүд байсан юм аа гэдгийг бас ингээд ойлгох хэрэгтэй. За. Тэгвэл та хоёрт тусд чинь өөр хүн байна уу? Тэр хүнд танаас гадна харцдаг эсвэл бол боддог эсвэл сандаг тийм хүн байна уу? 3 дахь житгээд тий. Тийм хүн байна уу гэдгийг нь үзье. Таны талаас болохоор таныг шохоорхдаг тий, танд ийм энэ хүнээс таллаа гэхэд танд дахиад боломж ирэх үгүй юу? Таныг юу н харж авдаг хүн байна уу гэдгийг. За тэр хүнд бол за энэ дээр нэмэлт авахгүй бол эн чинь юу болоод байна? Би нэмэлт тийм мэдээлэл авахтаа ер нь бол ойрын үед энэ гариг ирэхсэн үзрөөсөө мэдээлэл аваад байгаа. Ёо, ямар муухай би. Яа, яг тэгэх гээдсэн юм аа. Яг нүг хүнийг хамгийн их харддаг хүн өөрөө нотой байдаг гэдэг шиг тэр хүн X-ээс сэтгэлээ татаж чадаагүй байна. What the fuck? Тэр хүн өнгөрсөнд төгсгөл болсон өнгөрсөнд бүр ингээд бүр яг ингээд дахиж хизээч эхлүүлж болохооргүй болтол бүр ингээд төгсгөл болсон тэр зүйлдээ сэтгэл нь хорогдоод байгаа юм байна. Таны талд бол үнэхээр ингээд нэг тийм та бол яг үндэ ингээд өөр хүний талаар ч юм өөр эрэгтэй талаар юусоо бодохгүй. Ер нь бол эрэгтэй хүмүүст бол тэгж юм боломж өгдөггүй. Эрэгтэй өөр ингээд нэг тийм хөнгөн шингэн юм явдалд дургүй хүн учраас ер нь бол өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг хүн байна. Өөрийнхөө тийм эмгтээлэг байдлыг тий эмгтэй хүнийхээ энэ орон зайг маш сайн хамгаалж чаддаг. Бусад эрэгтэй нүднээс өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг тий. Хүмүүс бусад тань руу гээд одоо нэг шөнийн явдал ч юм уу тий one night might хийх гээд байгаа ч юм уу. Тийм новшийн нүдээр нэг тийм муухай шуналтай нүдээр тань руу ингээ харах гээд байгаа тэр хүмүүсээс та өөрийгөө маш сайн хамгаалаад хэл хязгаараа тавиад явж чаддаг учраас тэр хүмүүс бол тань руу ойртохоос их айдаг. Тийм болохоор танд бол тийм 3 дахь читгээд бол байхгүй гэж гарч ирж байна. Харин энэ хүнд бол яг юм өнгөрсөнтэй нь холбоотой өнгөрсөндөх тэр явдлаа мартаж чадаагүй, өөрийнхөө сэтгэл зүрхэнд төгсгөл хийж чадаагүй нэг тийм хайр сэтгэлийн зүйл бол байна. Хайртай хിവэрээч гэж хэлж болохоор байна. За тэгвэл би энэ харилцаан дээр ер нь юу яая? Энэ хүний юун дээр дахиж энэ хүний энэ байдал дээр дахиж карт татъя гэж бодлоо. Тэгвэл энэ харилцаан дээр энэ хүн энэ байдлыгаа чирж авчираад байгаа юм уу? Яг энэ төгсгөл хийж чадаагүй өмнөх хүнтэйгээ юм сэтгэлийн хувьд холбоотой байгаа энэ зүйл нь энэ харилцаанд нөлөөлж байгаа юу?
Ерөнхийдөө бол энэ хүн бол энэ харилцаан дээр өөрийнхөө яг тэр зүрх сэтгэлийг дагаж гэхээсээ илүү магадгүй зүхтах гэж магадгүй энэ шарахыг эдгэх гэж ч үгүй юм уу тийм муухай байдлаар хандсан байна. Анхнаасаа тантай энэ харилцааг бий болгохдоо гэрлээ ингэчүүл яа тийм. Тэгэхгүй бол миний нөгөө талын гэрэлний цэнийг дуусчлаа. Тэг би энэ бичлэгээ ингээд хийчмээр байх юм. За. За энэ харилцаан дээр бол анхнаасаа яг ингээд гоё зүрх сэтгэлээрээ хандаагүй. Тантай яг учрахынхаа өмнө харилцаанд бэлэн болоогүй байсан гэсэн үг байхгүй юу? Өмнөх харилцаа магадгүй өмнөх харилцаанаас салаад удаагүй байхдаа тантай учирсан ч юм уу. Эсвэл бол энэ харилцаанаас салаад удсан ч гэсэндээ ерөөсөө мартаж чадахгүй, шархан ангааж чадахгүй байж байгаа тантай учирсан. Тэгж гарч ирж байна. За тэгвэл нь штэ тийм. Дахиад би энэ дээр өөр нэмэлт үзэр авъя. Таних дээр та тэгвэл энэ харилцаан дээр яах ёстой вэ гэдгийг асууж амжаагүй хахад л шууд хөзрөн манад ороод ирлээ. Тэгэхээр энэ харилцаа бол ерөөсөө л танаас шалтгаална. Та энэ хүнд итгэж, энэ хүнийг move on хийхэд нь тусалж чадна гэж үнэхээр итгэж байвал энэ харилцаанаас та үнэхээр potential олж харж байвал тийм. Потенциал тийм энэ хүнээс яг энэ гоё ирээдүйд энэ хүний надтай ингээд явлаа гэхэд би бол бит хоёр бол эндээс энэ одоо байгаа байдлаасаа илүү гоё төвшөнд очих боломжтой гэж харж чадчихвэл таны яг энэ харилцаан дээр яаж хандж байгаа, яаж хандах, энэ хүнтэй ямар харилцаатай байх гэдэг нь танаас 100% шалтгаалах юм байна. За тэгвэл одоо энэ төгсгөлдөө таны энэ харилцаан дээр яаж хандах ёстой вэ гэдэг дээр баланс хармони зөвлөгөө гэсэн чинь баланс хармони доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр та энэ харилцаан дээрээ заавал нэг юм тэнцвэрийг олох гээд те заавал бүх зүйлийг гоё байлгах гээд заавал ян шиг тэр хүн ч төгс байгаа та ч төгс байгаад та хоёрын харилцаан дээр сэтгэл зүйн хувьд ч оюун бодлын хувьд ч юм гоё тэнцвэртэй байх ёстой гэж хэтэрхий хичээгээд хэрэггүй. Зарим үед магадгүй маш юм уналттай тий тэгэн догон байх нь бас зүгээр тэндээс их зүйл сурж авч мэддэг учраас хэтэрхий юмыг төгс байх гээд ирэхлээр та хоёр бие биенээсээ маш их зүйлийг нуугаад эхэлж байгаа. Тийм болохоор ярилцах ёстой зүйлийг өвдөлттэй байсан ч гэсэн ярилцаад хэцүү байсан ч гэсэн үннийг дэлгээд магадгүй танаас гарч болмоор юм муухай сөрөг мэдрэмжүүд байвал тэрийг илэрхийлээд гаргахыг гаргаад заавал юмсыг тэнцвэртэй төгс байлгах гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөө мэдрэмжинд суйрлах хэрэгтэй. Өөрөө яг энэ харилцаан дээр юу хиймээр бүр ингээд амар ингээд хичнээн тэр хүн тантай ингээд муухай харцсан ч гэсэн та за энэ хүн надад муухай харцж байгаа юм чинь би ч гэсэн яг ингээд тэнцвэртэй байдлаараа яг ингээд нэг юм өгөө аваатай байдлаар энэ хүн надтай ингэж харьцвал би тэгж харьцсан ч гэдэг юм уу. Тийм байдлаар биш. Та зүгээр яг өөрөө ямар байна. Үнэхээр ингээд тэр хүн таны үнэхээр дургу хүрэгжсэн ч гэсэндээ та үнэхээр тэр хүний зүгээр тэрвэрээд авмаар байна уу? Тэ яг ямар байгаа яг тэрүүгээрээ ингээд илэрхийлээд бүр амьдралыг аяг гоё юм амттай байлгаад цаг мөч бүрийг яг ингээ урсгалаар нь ингэж байлгавал энэ харилцаа бол маш дайггүй явах юм байна. Илүү өөр төвшөнд очих юм байна гэдэг ийм гоё хариулт гарч ирлээ. За тэгээд энэ хүртэл уншлагыг маань сонсоод
намайг бас дэмждэгт баярлаа. Тэгээд жоохон хэцүү сонсоод хэцүү зүйлүүд гарч ирсэн бол уучлаарай. За тэгээд намайг дэмждэгт үнэхээр баярлаа. Энэ харилцааны талаар илүү их ингээд мэдээлэл авахыг хүсвэл те. Харилцааныхаа тал дээр та хувийн уншлага авч болно шүү. Тэгээд ёо. Би жоохон ингээд хэл ам бас жоохон юу яагаад байна. Ойлгоорой. За энэ харилцаан дээр гоё нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл хувийн уншлага авч болно. Хувийн уншлага нь бол 70,000 гэж байгаа. Тэгээд 3 асуулт асууж болно. Тэр асуултын хариултыг би бол 1 цагаас 1 цаг 30 минутын дараа бол танд видео бичлэг юм уу эсвэл voice call тийм voice message бичиг хэлбэрээр бас ингэж явуулж өгч болно. Тэгээд хувийн уншлага сонирхч байвал миний Instagram хаягаар юм уу YouTube хаягаар эсвэл комент хэсэгт бас бичиж болно. Тэгээд энэ өдрийг болон маргааш их ч гэсэн сайхан ухтаж, сайхан өнгөрүүлээрээ мөн танд харилцаан дээр чинь цаашдаа амжилт хүсье. За тэгэхээр 3 дахь уншлага руу орцгоё. За 3 дахь уншлагын маань гол хөзөр болохоор би бом. Тэгэхээр яасан байх нь? Би бинийг их гоё тухтай, амар тайван, аюулгүй байлгаж чаддаг тийм аятайхан харилцаа байх нэ. За тэгээд энэ удаа би энэ талд нь таны харилцаатай байгаа хүнийг энэ талд нь таны талаар энэ та хоёр харилцаанда ямархуу хандлага гаргадیں۔ Харилцаагаа юу гэж боддیں۔ Яг ил байдлаар яг яаж ханддаг вэ? Болон дараа нь даалт байдлаар яаж ханддаг вэ гэд үзье. За. Бибом. Вау. Көзөр ирсэн Capricorn доош харж гарч ирж байна. Ер нь хараад байхад нийтлэгээр ер нь хүмүүс их холбогдож гарч ирж байна. Sagittarius. Okay. За таны хүн дээр болохоор таны харилцаатай байгаа хүн дээр Capricorn доош харж ирсэн бол тань дээр бол Sagittarius доош харж ирсэн байна. За та хоёр дээр нэмэлтээр гариг хэрэгстэй яаж холбогдож байна вэ? Гэдгийг харъя та. Pluto. Mercury. За хүч чадлын гаригтай материйн орд доош харж гарч ирж байна гэдэг болбоос энэ хүн маань за харилцаач гэлтгүүгээр энэ хүний энерги бол ерөнхийдөө жоохон хатуу ширүүн энергитэй. Яагаад тийм зүйлээс болж байгаа вэ гэхлээр энэ хүн маань амьдралынхаа материалист зүйлс дээр илүү их анхаарлыг өгч байна. Материалист зүйл болон санхүүгийн байдал, өөрийн амжилт, карьер дээр илүү их фокусыг өгдөг буюу материалист эд хөрөнгө дээр хэтэрхий анхаарал өгснөөрөө хүн маш юм хүйтэн, ширүүн муухай ааштай тий. Хажууд нь байхад нэг юм дарамттай мэдрэмжийг хүнд өгдөг. Энэ байдал нь бол энэ харилцааны яг ил байдлаар яг энэ харилцаанд нөлөөлж байгаа тэр хүний зан авир нь бол яг иймэрхүү байна гэсэн үг. За энэ хүн маань яг юм
харилцаа тал дээр ялангуяа хүнтэй хосын харилцаанд орсон бол тэр хүн хамгийн эхлээд санхүүгээ боддог. Одоо жишээ нь та магадгүй айгуу тийм санхүү карьерийн талаар боддоггүй, эсвэл бол тийм зүйл дээр ач холбогдол өгдөггүй байлаа гэж бодоход энэ хүнд маш хэцүү болж эхэлдэг. Яагаад гэвэл энэ хүн харилцаан дээр ямар хүнийг хүсдэг вэ гэхэлэр илүү амжилттай, илүү ингээд санхүү дээр нямбай ч юм уу тийм. Эд хөрөнгөтэй ер нь бол хайрыг холбох гэдэг тохиолдол их байдаг. Хайр дурлал гэдэг бол яг үнэндээ мөнгө санхүү, эд материал, харагдах байдал, тэр амбиц, тэр одоо нийгмийн давхаргаас ялгаатай буюу одоо тэр тийм ягшмал ийм ойлголтоос, тийм шунлаас үүдэлтэй янз бүрийн тийм бит зүйлээс маш тусдаа сэтгэл зүйн асуудал гэдгийг бол энэ хүн ойлгодоггүй гэсэн үг байхгүй юу? Ялангуяа одоо та тэр хүнд магадгүй миний мэдрэмж юм байна, миний хүсэл мөрөөдөл юм байна гэд ярихад бол тэр хүн за тэгвэл чи яаж мөнгө олох юм? За чи тийм юм хүсэж мөрөөдөж байгаа юм бол чи наад хүсэл мөрөөдлөөрөө хэрхэн мөнгө олох юм? Чи ингээд сэтгэл санаагаар унаад сэтгэл зүйн асуудлын талаар энэ хүнд хуваалцах юм бол чи тийм юм дээр анхаарал өгч ирснээс мөнгө олох дээр анхаарлаа төвлөрүүлвэл зүгээр юм биш үү гэдэг байдлаар ханддаг байх нэ. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө материал ордныхан маань уул нь бол их зөөлөн сэтгэлтэй, хүнд бол өгч чаддаг, сайхан сэтгэлтэй, хүнийг хайр халамжаар гэж гэр бүлийн дулаан уур амьсгалыг өгөхдөө маш сайн боловч яагаад ч юм ингээд амьдралынхаа туршид айгүй олон хүмүүс ингэж мэхлэгдэж явсараа сүултээ хүнд итгэх ингээд итгэлээ алдчихдаг. Тэрнээс болоод жоо хүүтэн зан харилцаан дээр гарах гэдэг. Дээрээс нь жоохон хүүхэд чиг байх ёстой үе дээрээ амьдралын маш хатуу хөтөг үздэг учраас яг насны бүхсэнд яг том болоод ирэхээр хүүхэд чиг зан гарах гэдэг. Тэгэхээр энэ хүн ингээд нэг бол танаар гуйлах гад ч байгаа юм шиг, нэг бол айгу том хүн шиг юм шиг ингээд ийм хувирамтгай байдлыг бол үүсгдэг. За таны байдлаас бол та бол Sagittarius доош орж гарч ирсэн Mercury буюу хоолой хурдны энергитэй хамт. Хоолой хурдны гариг гаригтай энергитэй гариг. Хоолой хурдны энергитэй гариг гаригтай хамт гарч ирж уучраасангасаа ном гэдэг бол өөрөө маш хүүхэд чиг яг Capricornтэй ижилхэн тоор магадгүй их ийм хүүхэд чиг байдлаараа их хоорондоо таталцсан байж магадгүй. Sagittarius ч гэсэндээ бас давхар их хүүхэдлэг хүн байдаг Гэхдээ таны хувьд энэ хүүхэдлэг зан ямар байдлаар илэрж байгаа вэ гэхлээр хариуцлагаас магадгүй дутаадаг Та энэ одоо хайр сэтгэлийн харилцаан дээр ялангуяа мэдээж та хүнтэй одоо ийм сэтгэл зүрхний хайр сэтгэлийн харилцаанд орсон тохиолдолд тодорхой хэмжээний хариуцлага үүрэх ёстой. Одоо жишээ нь магадгүй та энэ хүнд үнэхээр сэтгэлтэй үнэхээр ингээд сэтгэл зүрхээ нээгээд үнэхээр ингээд гой харилцааг эхлүүлсэн болвол та тэр хүнийг одоо ойлгох, ямар ч үед нь ойлгох тийм хариуцлага ирдэг ч гэдэг юм уу. Эсвэл бол та үнэхээр тэр хүнийг гомдоохыг хүсэхгүй байгаа бол та яг дотоод үннээ илэрхийлэх хариуцлага танд ирдэг Та энэ харилцаан дээр итгэлтэй байгаа мó, итгэлгүй байгаа мó? Энэ харилцаа таныг шархлуулж гинэ үгүй юу? Та тэр хүнтэй ирээдүгээ харж байгаа юу, үгүй юу гэдгээ тэр хүндээ үннээр нь хэлэх тийм хариуцлага бол байдаг. Зарим үед та
алга болоод тий нэг уулзахгүй алга болоод найзуудтай уулзаад явж өгч юм уу тэр үедээ ч гэсэн ядаж тэр хүндээ ингээд би ингээд явсан юм а гэдэг үгийг хэлэх тэр хариуцлага байдаг тий. Тэгэхээр танд бол ийм харилцаан дээр наад захын жижиг сажиг ийм хариуцлагуудаас бол та жоохон зүхтаадаг гэж харагдаж байна. Ер нь бол жоохон тийм дарамттай мэдрэмжинд дургу учраас хэтэрхий эрх чөлөөг эрхэмэлдэг учраас харилцаан дээр болоод ирэхлээр бас яг ингээд ижлэхэн хүүхчиг болдог. Та хоёрын яг ингээд энерги бол ерөнхийдөө жоохон ойролцоо. Энэ хүний хараа жоохон хүчтэй, хүч чадал буюу одоо нэг тийм юм нэг бол аргадуулах гад, нэг бол ингээд хүүтэн зан гаргаад ч юм уу тиймэрхүү байдлаар ингэж илэрдэг бол таны энэ жоохон хүчиг байдал чинь болохоор хариуцлагаас зүхтаас нь тэр хүндээ ингээд асуултын тэмдэг өгсөн тий. Ягаад энэ Capricorn доошоо гарч ирж байна гэхлээр танд итгэхгүй байгаа учраас тэгэхээр та яагаад итгэлийг алдаад байгаа вэ гэхлээр та бүх зүйлээ тоочж ингэж хэлхээс залхахдаг учраас та ингэж зарим үед чимээгүй ингээд алга болчдөг ч юм уу хариуцлагаас яг ингээ хэрэгтэй үед нь та ингээд хариуцлагаас зугтдаг ч юм уу тиймэрхүү байдлаас болоод энэ хүн танд итгэж чадахгүй байна. Энэ хүний энэ хүүтэн зан авир нь танд бас зөрүүлээд дарамтаар ингээд мэдрэгдэж байгаа буюу та хоёрын яг энэ хүүхэлжиг юм зан чинь бие биендээ яг харилцан ингэж нөлөөлөд яг юм гинжи холбоо шиг юм тойрог үсцэн. Тэгээд тэр тойрогондоо та хоёр ингэж бие биенийг ингэ баг зэргийн зовоогоод байгаа. Энэ харилцаан дээр гэж бол гарч ирж байна. Тэгээд одоо энэ Sagittarius-ийн хоолон хүрдэн дээр Sagittarius доош гарч ирж байгаа учраас ерөнхийдөө бол та тэр хүндээ хаяа жоохон худлаа ярих гад байх тохиолдол байдаг байх. Энийг худлаа ярихаас өөр аргагүй байдалд ороод идэг гэж магадгүй. Тэнгүүд тэр хүн ингээ хүчээр таныг үннийг ч ингээ хэлүүлэх гээд ч юм уу те. Эсвэл бол танд айгүй тийм хүүтэн зан авир гаргах байдлаар дургуцлаа илэрхийлэх ч юм уу тиймэрхүү байдал байна. За ерөнхий бол ил байдлаар бол та хоёр иймэрхүү байна. Гэхдээ сэтгэлийн гүндэд хоёр яг юу нууж байна вэ? Би бинээсээ яг дотоод үннийг чинь одоо ингээд харж өгөө. Яг дотроо яг энэ харилцаан дээр юу гэж бодолтой, ямар хандлагатай байдг юм бэ? Яг үнэндээ тэрийг нь харъя. Gemini. Oh. Scorpio. За одоо гаригуудыг нэрээ нэмэлт байдлаар харъя. За 2 үзэр унжирлээ. За энэ 2 үзэр нь хоёулангийн дэлгээд үзье. Уранус. Saturn. Окей. За дотроо ямар хүн байдаг вэ гэхэлэр тэр хүн бол яг үнэндээ дотроо маш зөөлөн хүн байна. Ер нь бол угаасаа Capricorn-ийн энерги тэгж гарч ирээд идэг. Дотроо бол миний яг төсөөснөр бол гарч ирлээ гэж бодож байна. За Earth болвол нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө тийм. Энэ амьдралын тэнцвэрийг гэдэг зүйлийг бол маш олохыг хичээдэг буюу яг энэ бол Gemini-тай хамт гараад ирэхлээрээ энэ харилцаан дээр бол маш юм нөхөрсөг альва харилцааны асуудлыг их нөхөрсгөөр шийдэхийг хүсэж байна. Мөн тантай маш юм гоё дулаахан
ээлдэг харилцааг бол бий болгохыг хүсэж байгаа ч гэсэн энэ хүнд жоохон оюун ухаан дутагдаад байна. Жаахан толгой нь хөрөхгүй байна. Яг яаж тантай зөв харьцах, яг яаж тантай ингээд гоё энэ харилцааны ив аяыг ингээд олоод гоё юм хөнгөн, ийм хөгжилтэй хөнгөн тэгээд ийм тогтвортой нэг гоё нэг тийм давс сууж ирэн таарсан мөртлөө ийм хөнгөн хөгжилтэй ийм энергитэй тийм харилцааг энэ харилцаан дээр бол уг нь бол хүсээд байгаа байхгүй танаас болон өөрөөсөө ингээд гоё юм хөнгөн энерги гаргаад хоёулаа ингээд уул нь бол хөгжилтэй байх үед айгүй гоё байд юм энэ хоёр. Тэнгүүт энэ хүн маань болохоор асуудлууд төр ч гэсэндээ бас ийм хөнгөн байдлаар хандж сурахыг хүсэж байна. Тэгээ дотроо бол өөрөө маш их ийм альва зүйлсийн тэнцвэрийг таны талаас ч харилцааг хараад өөрийнхөө талаас ч харилцааг хараад за сэтгэл зүй маань бол ийм байдалтай байна. Толгоогоороо бодоод үзвэл ийм байдалтай байна. 3 дахь читгээдийн үдээс харвал ийм байдалтай байна гэд олон талаас харж байгаа. Тэн дундаасаа дүгнэлт хийгээ нэг юм гоё газардуулахтай ийм хариултыг гаргаад тэрийгээ танд илэрхийлэхтэй гоё юм хөнгөн байдлаар ийм зөөлөн байдлаар танд илэрхийлээ. Та тэрийг бас хүлээж авахтаа гоё хүлээж аваа те. Ийм харилцаан дээр ийм байхыг л энэ хүн маань их хүсээд байна. Даанч жоохон энэ дээр бол яг яахаа болохгүй толгой нь бол жоохон ажиллаж өгөхгүй байгаа юм байна. Тийм байдлаасаа яг энийг жоохон ингээд толгойгоо гашлагаа даанч ингээд нэг юм яах учраа олохгүй байгаа болохоор л ер нь бол танд нэг тийм сонин зан авир гаргачаад байгаа гэж магадгүй. Ухаан дутна гэж байдаг шүү дээ. Тийм ухаан дутна гэдэг шиг юм болоод байгаа юм. За таны энерги болохоор таны энерги бол энэ харилцаан дээр ер нь бол тэр хүнийг ямар нэг болохгүй зүйл хийгээд байгаа ч юм эсвэл ямар нэг алдаа гаргахад та тэрийг маш ингээд хурдан олоод мэдчихдэг юм байна. Тан дээр бол I see буюу би харж байна те. Энэ бол яг ийм зүүн бэлгийн гариг байгаа. Тэгэхээр энэ зүүн бэлгийн гариг Скорпиотой давхарцаад гарч ирж байгаа. Тэгэхээр бол та яг гаднаа яг уу гэд ямар байдаг байсан ч гэсэн дотроо бол та бүгдийг мэдж байгаа. Бүгдийг нь бол маш ойлгомжтой харж байгаа. Энэ харилцаан дээр яг юу нь болохгүй байгаа, хэн нь яг яаж хандаад байгаа нь тэр хүн чин сэтгэлээс хандж байгаа мó үгүй мó гэдэг бол маш сайн харж мэдэрч байгаа. Гэвч хаяа энэ Скорпион доошоо гарч ирж ин гэхлээр та хаяа сэтгэл зүйдээ удирдагтаад. Скорпионын сэтгэл зүй доошоо гарч ирэхээр яадаг гэж. Та маш юм хартай хүнд юм өш хонзон сандаг тэр хүн танд нэг л муухай зүйлийг хийх юм бол та тэр хүнийг хизээч уучлдаггүй тэр хүн таны итгэлийг жоохон алдчих юм бол та хизээч дахиж итгэж чаддаггүй ч юм уу нэг тийм юм эвгүй зан Скорпиод байдаг. Тэгэхээр таны Скорпио чинь энэ зүүн совинтой чинь жоохон ингээд харшилцаад байна буюу та энэ нэг хүнд жоохон өш санах гад идэг ч юм уу тэр хүнийг жоохон хардаад сэрдээд энэ ингэсэн биш үс тэгсэн биш үс гэдэг нэг жоохон тиймэрхүү байдал чинь давмгаалаад ирэх юм бол зүүн совинг ч унтраачдаг гэсэн үг. Тэр хүний талаар ингээд та уг нь бол айгүй зүүн бэлэн өндөртэй энэ харилцаан дээр яах ёстойгоо мэддэг боловч энэ Скорпио ч нь болохоор тэр чинь унтраах гэдэг юм байна. Тэгэхээр та энэ Скорпио энерги илүү зөөллөөд мэдээж энэ хүн бол тантай маш юм ив ээтэй байхыг хүсэж байгаа учраас та ерөөсөө айлтгүй. Ягаад гэвэл энэ хүний дотор бол ямарваа нэгэн муухай зүйл огтаалга байна. Таны харт цэрдээ заагаа зүйл чинь огт байхгүй байна. Тэгэхээр та бол энэ хүний талаар маш их зүйлийг хэтрүүлж бодоод хэрэггүй зөөлхөн хандах хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн та тайван байлгах хэрэгтэй. Тэгжээж таны зүүн совин чинь илүү сэрж, илүү энэ харилцаан дээр ингээ яах учраа олох юм байна. За, дотоод юун дээрээ болвол дотроо бол иймэрхүү байт юм байна гэж хөзөр дээр гарч ирлээ. За, одоо
уншлагынхаа 2-р хэсэг рүү орцгоё. За 2-р хэсэгт нь болохоор энэ харилцааны асуудал нь яг юу вэ? Энэ харилцаан дээр байгаа гол асуудал нь юу юм гэдгийг нь үзэх юм хон. Окей. За та бол ийм юм байна. За энэ харилцаан дээр бол хамгийн чухал эхний зүйл бол та хоёр энэ харилцаан дээр яг юу үнэн гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхлээр та энэ харилцаан дээр яг юу хүсэж байгаа? Та энэ харилцааг яг юу гэж бодож байна? Энэ харилцаа ирээдүйтэй гэж бодож байна уу, үгүй гэж бодож байна уу? Та яг юу мэдэрч байна энэ харилцаан дээр яг жинхэнэ үннээсээ шүү. Зарим хүмүүс дээдэд нь штэ одоо ингээл харилцаан дээр юм хангалттай эргэлзээд байгаа юм бижээж яг үндэ тэр хүнтэйгээ уулзчаараа ингээд өөрийгөө айгу дараад зөөллөөд тий айгу ингээд илдэг харьцах гад ингээд нэг тийм үннээ хэлчихвэл муухан болчих гээд байгаа юм шиг эсвэл үннээ хэлчихвэл тэр хүн хаяа явчихвал би ганцаардчихин ч гэдэг юм уу. Тийм байдлаар ингээд нэг юм өөрийгөө чураа тэр ч хүнийг хураад ингээд яваад идэх тий. Эсвэл бол тэр хүнд үнэхээр сайхан сэтгэл гараад үнэхээр хайрлахыг хүсэж байгаа юм бижээж нэг юм цүн дээрээ зан гаргаад нэг юм гаднаа нэг амар ингээл дургу байгаа юм шиг ингээл гомдцсон юм шиг царайлал тэгэл тэгсэн мөртлөө дотроо бол айгүй ингээл хайрлал энэ маань яасан бол доо энэ маань одоо ингээ сайн явж байгаа маага гэж боддог мөртлөө яг уулзсан гутал амар хар яр гэдэг ч юм уу тий гуйлах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар гээд харилцаан дээр яг үнэнтэйгээ нүүр тулахгүй л яваад ийн гэсэн үг та хоёрын аль нь шүү. Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр эхлээд энэ харилцаан дээр хоёулаа ярилцах хэрэгтэй, маш их ярилцах хэрэгтэй. Уулзаад энэ харилцаа хаанаас эхэлсэн? Юу болсон? Тэр болж явах процесс та хоёр яг тусдаа юу бодож, юу хийсэн? Ямар бодол сэтгэлээр тийм үйлдэл гаргасан тэрний дараагаар юу болсон яг одоо харин энэ харилцаан дээр юу гэж бодож байгаа цаашдаа ямар байгаа гэх мэдчлэн бүгдийг бүр гүн рүү н ортол сайхан ярилцах хэрэгтэй те ярилцаад тэр ярилцсан тэр харилцан яриан дундаасаа яг энэ харилцааны үнэн мөн чанарыг олж гаргаж ирэх хэрэгтэй яг энэ харилцаан дээр яг үнэнгээсээ та хоёр яг яаж хандахыг хүсэж байгаа ямар байлгахыг хүсэж байгаа ирээдүй байлгамаар байгаа мó байлгахгүй байгаа юм уу тэрийг яг өөдөөдөө харж суугаад ямар ч тийм саад бэрхшээл ингэж эргэн тойрондоо байлгахгүйгээр та хоёрт ямар нэгэн садаа болохоор зүйлээс ангид байж байгаад тий ямар нэгэн алкогол энэ төр уухгүйгээр тий яг гоо ингээд эрүүл саруул сайхан хин нэг нь ядралтай юм уу стресстэй биш те айгуу гоо ингээд тайван байдлаар хоёлаа сайхан ингээд уулзаад бүгдийн сайхан ингээд ярилцах хэрэгтэй те тэндээс та хоёрыг юу авч гарч ирэх вэ гэхлээр яг энэ харилцаан дээр юу хүсэж байгаа цаашдаа яах уу гэдгээ маш тодорхой авч гарч ирэх хэрэгтэй яг үнэхээр та хоёр тэгж яг гүн ярилцаж биендээ итгэж бүгдийг ярьж чадах юм бол тэрэн дундаас та хоёр үнэхээр яг ингээд юу хүсэж байгаагаа ойлгоно гэж гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгээд дээрэс нь энэ харилцаанаас харилцаан дээр байгаа асуудал нь юм байт юм байж. За тэр хүнд 3 дахь житгээд байна уу? Өмнө нь ингээд салчаа санаад байгаа хүн ч юм уу эсвэл бол одоо харилцаатай байгаа ч юм уу эсвэл одоо нэг жоохон харж сонирхоод байгаа хүн байна уу мөн таны тал дээр болохоор таныг шохоорох жоо крашлж байгаа хүн байна уу бас энэ харилцааг төгсгөхөд цаана дахиад хүн гарч ирэх үү гэдэг дээр ингээд би асуулт асуусан юм энэ асуултыг маш олон хүн надаас асуудаг учраас би ингээд хэрэг болгож асуусан юм За тэгэхэд болвол за тэр хүнд бол яг уу 3 дахь читгээд гэхээсээ илүү нэг өөрт нь
дандаа тусалд өөрт нь хамаг сэтгэлээ ингээд бариад ирдэг тий. Ямар ч үед ямар ч нөхцөл байдалд орсон энэ хүн туслахад бэлэн бүхий л зүйлээ өөрт нь өгчээсэн бүр сүнслэг төвшөнд ч амьдрал дээр ч ер нь бүхий л талбар дээр бүх талын зүйл дээр тэр хүн тус болж исэн юм байна. Таны энэ харилцаатай хүнд чинь тэр эмэгтэй хүнийг болохоор энэ харилцаж исэн хүн чинь бол айгүй их гомдооч. Гэхдээ энэ бол яг хайр сэтгэлийн холбоотой зүйл биш шүү. Хайр сэтгэлийн холбоотой гэхээсээ илүү охин дүү ч юм уу, эгч ч байд юм уу, ээж ч байд юм уу, тэ нэг амьдралд нь маш юм ойр байсан эмэгтэй хүнийг энэ хүн маань их гомдооч. Гэхдээ яг хөө ингээд мэдээж энэ хүн хичнээн энэ хүнд гомдсон ч гэсэндээ үргэлжлүүлээ тусласаар авах болно. Гэхдээ энэ хүний зүгээс бол ийм сэтгэл зүрхэнд нь болохоор ингээ би энэ хүний гомдооцсон гэдэг ийм юм бол байд юм байна. Гэхдээ бол өөр хүн бол алахгүй. Тань дээр болбоос таныг яг крашилдаг гэхээсээ илүү яг 3 дахь хүн гэж гарч ирж байгаа нь болохоор ийм найз байна танд ийм уруу татдаг. Таныг нэг тийм жоохон буруу тийш нь чиглүүлээд байдаг те. Найз ч юм уу эсвэл ингээд ихч ээж ч байд юм уу юм таньдаг дотны эмэгтэй хүн чинь шүү заяа. Таныг болохоор танд уг нь бол айгүй тийм зөвийг санаж зөвлөдөг байхгүй. Танд бол их тос болчихсон гэж зөвлөдөг ч гэсэндээ яагаад ч юм таныг нэг л буруу тийш нь чиглүүлчихэд байдаг. Танд хийж байгаа зүйл нь үргэлж таны эсрэг болох гээд байдаг тий. Тийм нэг хортой харилцаа бол танд байна. Таныг ингэж уруу татах гээд байдаг. Тийм зүйл бас байна. Краш тий таныг бол ингэж харж явдаг хүний нүдээр болвол та ингэж таныг ингэж яагаад ч юм нэг та бусад хүний үгээр айгүй явах гэдэг төрлийн хүн байгаа байхгүй юу? Эргэн тойрны хүмүүс чинь ингээл таныг өстэй үсээ тэнийг засуулчих гээл тэнгүүд өнөрөж байгаа сонирн болцсон ч юм уу гэл. Гэхдээ ингээд чи ямар өнөдөр хөөрхөн харагдаж байна гэл тэнгүүд би чи хөөрхөн харагдаад ч юм уу гэл тэгдэг ч юм уу те. Эсвэл бол ингээд энэ зүгээр наад захын зүйлийг ярихад бол юм байна. Бүр ингээд нарийн хүн янз бүрийн асуудлыг та ингээд хүмүүст ярингууд тэр хүмүүс тэр асуудалд яаж хандж байгаагаар та тэгж харах гад байдаг буюу айгүй амархан бусдын ингээд ятгалганд өртгөхөд байдаг, бусдын уруу таталтанд амархан унах гад байдаг тийм төрлийн хүн байна. Тэгэхээр та энэ дээрээ бас жоохон болгоомжтой үйл зүгээр байна. Тэр хүн чинь болохоор энэ гомдоосон хүнээсээ уучлал өршөөл ирж тэр хүндээ ингээд гоё сэтгэлээ нээгээд би юмнаас болоод ингээд чамайг ууг нь гомдоохыг хүсээгүй юм шүү. Чамайг их хүндэлж хайрладаг гэд ингээд зүгээр байна. Та болохоор ингээд тэгж уруу татдаг тэр хүмүүсээс өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй байна. Бас өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн бас юм жанжин шугамтай байх хэрэгтэй байна. За тэгээд та хоёртой дээрээс нь нэмэлтээр энэ харилцаан дээр зөвлөгөө карт татъя. Яавал зүгээр байна вэ энэ харилцаан дээр? Divine inspiration. За энэ харилцаан дээр бол юу та хоёрт бүр ингээд нэг тийм та хоёр одоо энэ харилцаан дээр магадгүй ингээд айгүй олон аргаар өвдсөн байж болно шүү дээ тий. Одоо ингээд за нэг уурлаад ч үдсэн, ярилцаад ч үдсэн, уйлаад ч үдсэн, энийгээд ч үдсэн ч гэдэг юм уу. Эсвэл бол эргэн тойрны хүмүүсээсээ нэлээ олон зөвлөгөөнүүд аваад тэр зөвлөгөө болгоноор нь ингээд туршиж үзээд тэр хүнтэй ингээд яаж л та хоёр ингээд энэ харилцаан дээр маш олон байдлаар харилцаагаа илүү дээшлүүлэхийн тулд, харилцаагаа илүү сайхан болгохын тулд өөрсдийнхөө зүгээс чадах ядах бүхнээ хийсэн боловч та хоёрт яг одоо бол бүр тис ондоо зүйл хэрэгтэй юм гэсэн үг. Энэ харилцаан дээр болохоор шал өмнө нь туршиж үзээгүй, өмнө нь харж үзээгүй өнцгөрөө харах хэрэгтэй.
өөрийнхөө харж байгаа өнцөг болон таны бодож байгаа бодолд чинь салхи орох хэрэгтэй байна. Энийг яах вэ гэхээр хамгийн ойрхон арга болвол яг нэлээд сүнслэг л утгатай хүзэрл юм л да. Ер нь бол таныг өвөг дээдсээс асуух хэрэгтэй байна тий. The higher self, divine inspiration авах хэрэгтэй байна. За энэ мэдээллийг болвол та хаанаас мэдээллийг олж авах боломжтой байдаг 90-100-д бид нар амьдарч байна. Тэгэхээр за та ямар хүн байгаагаас шалтгаалаад энэ мэдээллийг болвол олон төрлөөр олон аргаар авч болно. Та хэрвээ бясалгал хийдэг хүн байх юм бол титэм хүрдний бясалгал илүү сайн хийж яг тэр титэм хүрднээсээ тэр дээд сонсор окторгүй дээд эрчим хүчнээс мэдээлэл авахын тулд тэр бясалгалыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм аргаар бас мэдээлэл авч болох нь байна. Тэгж бясалгал хийгээд ахлаар хүн яг энгийн амьдрал тутамдаа өдөр тутамдаа харж байгаа зүйлүүд болон тэг ярилцаж уулзж байгаа хүмүүсээсээ эсвэл бол ямар нэгэн мессеж уншдаг ч юм уу тэг ньюсүүд гүлгэж нэг юм онч үгч гарч ирдэг ч юм уу тэр нь яг ингээд танд хэрэгтэй байсан зөвлөгөө байдаг ч юм уу тэг тийм байдлаар ингэж мэдээлэл авч болдог. Эсвэл бол та зүүн совин өндөртэй хүн байх юм бол зүүд нойрноосоо асуух зүүдээ манах унтахынхаа өмнө те энэ харилцаан дээр би яах ёстой вэ? Энэ харилцааг цаашдаа үргэлжлүүлэх үгүй юу? Би энэ харилцаан дээр яг юу хүсэж байна? Тэр хүн бас энэ харилцаан дээр ямар хуу сэтгэлдээ байгаа бол цаашдаа яах бол гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар зүүд зөнгөө сайн ажиглах хэрэгтэй. Ялангуяа энэ харилцаан дээр бол та яг одоогийн байдлаар яг өөрөө энэ харилцааг өөрийнхөө арга байдлаар шийдэх гэхээсээ илүү дээд хүчнээс тусламж дэмжлэг авч тэ арай жоохон юм сүнслэг талаас нь харилцаан дээрээ илүү зүйлүүдийг ингээд мэдээллүүдийг цуглуулж яах ёстойгоо ингэж ойлгож авбал зүгээр байх нэ. Ялангуяа бас зөвхөн таны талаас гэхээсээ илүү нөгөө хүн чинь бас юм жоохон сүнслэг талын юм сонирхдаггүйч байсан энэ харилцаан дээр аль болох өөрөөсөө гадна за магадгүй энийг заавал энэ сүнслэг утгаар ингэж тайлахаас илүүтэйгээр яг энэ харилцаан дээр зөвхөн өөрсдөө хичээгээд байхаас илүү бас давхар өөр өнцгөөс харах те өөр хүнээс тусламж авах өөрсдөөсөө илүү их туршлагатай танд илүү зөв зөвлөгөө өгж болох таныг уруу татах гэхээсээ илүүтэйгээр танд яг ингээд хэрэгтэй байгаа зөвлөмжийг чинь өгч чаддаг. Яг таныг буруу зам руу оруулах гэхээсээ илүү танд хамгийн оновчтой болох шийдвэрийг гаргахад чинь туслах зөвлөгөөг хэлж чиглүүлж өгөх чадах тэр мэрэгэн ухаантай өөрөөсөө илүү ихтгэл үнэмшилтэй тэр хүнээс та очиж асуух нэ. Тэр хүн чинь ч гэсэн бас хамт ингээд очиод асуухад бол илүүдэхгүй. Тэгэхээр энэ харилцаан дээр болвол та хоёроос гадна 3 дахь юм хэрэгтэй байна. 3 дахь зүйл нь сүнслэг утгаараа ч байсан, хүн ч байсан, ямар ч байсан энэ харилцаанд орвол нэмэлт өөр нэгэн тусламж хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ хүрээд миний ингээд уншлага өнөөдөртөө өндөрлөж байна. Тэгээд энэ харилцаан дээр нэмэлт мэдээллүүд авахыг хүсвэл би хувийн уншлага хийдэг байгаа. Миний хувийн уншлага болохоор 70,000 төгрөг гэж байгаа. Тэгээд та миний хувийн уншлага үзмээр байвал 3 асуултаа бэлдээд мөнгөө бэлдээд тэгээд миний Instagram хаяг руу бичиж болно. Тэгээд би бол нэг цаг юм уу 2 цагийн дараа бол таны нэг нэргийн чинь бичлэгийг хийгээд тань руу явуулна. Видео хэлбэрээр явуулж болно, voice хэлбэрээр явуулж болно, бичих хэлбэрээр явуулж болно. Тэгээд энэ хүртэл намайг дэмждэг, бас subscribe хийдэг, банк comment like бичиж банк лайк комент бичиж өгдөг хүмүүстээ маш их баярлалаа.